Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2005 онд нээлттэй хийсэн Harry Potter Хундахан дахь гал киног ярьж өгөхөөр бэлдлээ. Harry Potter зурлыг хаанаас үзэх вэ гэж манайх их асууж байна лээ шүү. Англи хэлтэй бол хаанаас үзэн штэ манайхаа. Тэгэхээр Wall Street English нэг англи хэл сураад үзүүл ямар уу? 77 47 тэг рүү заалгаарай. Нэгэн оршуулгын газар дээрх байшингаас гэрэл гарснаар харуул очиж шалгаж буугаар 4-р анги маань эхэлнэ. Харуул шатаар дээш өгсөн гарч хэн байгааг харлаа. Тэгсэн урвагч Петр Петтигрүү өөр нэг хүнтэй хамт харанхуун эзэнтэй ярилцж байдаг. Ингээд тэд хөөрхийн үгнийг шуудал алж орхив. Манай Хари уг явдлыг зүүдлэн сэрлээ. За ингээд Хари болон Хермоны нар Роны гэр бүлийнхэнтэй хамт Куйчийн дэлхийн аваргад явхаар замдаа гардаг. Тэдэнтэй хамт Роны аавтай шидний яамд ажилдаг найз нь болох Амос Дигри болон түүний хүү Седрик нар нэгдэв. Тэд ийхүү шилжигч тарин ашиглан дэлхийн аварга руу яг цагтаа амжин очлоо. Энэ бол шидтнүүдийн ертөнцийн хамгийн том тэмцээн бөгөөд улс бүр хоорондоо өрсөлдөн өөрсдийн багаа дэмжихээр эрцгээдэг юм байна. Ийхүү Роныхон өөрсдийн майхандаа тухалнаа. Майхан нь гаднаасаа нэг хүний жижиг майхан шиг харагдагч дотроо бол яг л том хаус шиг юм аа. Үүнийг харсан Хари маань би чидэнд хайртай гэж уулгалдана. Тэд тэмцээний үзэхээр суудлал руугаа явж байтал Люциус Малфой замд нь таарад яасан хамгийн мяа суудлал руугаа явж байна уу? Бороо орвол тэгээд та нар төрүүлж мэдхэндэ. Тэмцээн эхлэх болж багууд танилцуулга хийж байна. Тэдний дунд хамгийн од нь Болгарын хайгч Крам байв. За ингэж шидтний яамны сайд Корнелиус Фаж үг хэлснээр тэмцээн албан ёсоор эхэллээ. Майхандаа Роны Крамыг хэрхэн биширч бүг шоолж байх хооронд гадаа бөөн үүмэн самун гарч эхлэв. Үл танигдах хүмүүс хаасаагүй дайран Хари маань бусдын үүмэн дунд ухаан алдан унлаа. Түүнийг сэрээд харахад хүмүүсийн буудалж байсан газар юу ч үгүй шатжээ. Гэтэл нөгөө Волдеморттой хамт байсан залуу өхөл идэгчдийн тэмдгийг тэнгэрт үзүүлв. Тэр залуу Хариг харан хойноос нь хөөхд азар Хермоны Рон хоёр түүнийг амжиж оллоо. Тэдэн рүү яамныхан дайрахад Роны аав нь гарч ирэн авардаг. Харин өөрийг нь нэг хүн хөөсөн болохыг хэлэхэд яамныхан таних хүний араас хөөлөө. Халдагч нь үнэндээ Лорд Волдемортын үнэнч албатууд болох өхөл идэгчд байжээ. Тэдний эзэн нь удахгүй ирэх гэж байгаа тул үүмэн самун гарган дэлхийд мэдэгдэж байгаа хэрэг юм байна. Манай хэд Хогвартс руу явж Хари маань амттан худалдаж авахдаа нэг охиныг шохороход амжив. Хермоны болж өнгөрсөн явдалд ихэд санаа зовж яамныхныг буруутгана. Хермоны түүнийг Сириуст өөрийн харсан зүйл болон өөрийнхөө зүүднийхээ талаар хэлхийг санал болголоо. Хари хэлсэн ёсоор нь Сириуст бүхнийг бичин илгээдэг. Хогвартс дээр өөр шидтний сургуулиудаас зочид иржээ. Сурагчид бүгд л ирж буй зочдыг харан гайхна. Ийхүү танхимд нь профессор Дамблдор мэдэгдэл хийж, "Энэ жил Хогвартст шидтнүүдийн сургуулийн дунд зохион байгуулагддаг. Алдарт 3 шидтний тэмцээнийг зохион байгуулах болно" хэмээн мэдэгдлээ. Энэхүү тэмцээн нь олон жилийн туршид зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургуулиас зөвхөн ганцхан сурагт сонгогдсон өрсөлдөх юм байна. Эхний зочид болох хаттай Максимын залуу шидтэн бүсгүйчүүдийн сургуулийн сурагчид орж ирв. Дараагийн сургууль болох захирал Игор Каркоровын Драматрангийн хүчрхэг эрчүүдийн сургуулийн сурагчид орлоо. Энэ сургуульд өнөөх дэлхийн шилдэг хайгч Крам сурдаг болох нь харагдана. Профессор Дамблдор тэмцээний дүрмийг танилцууллаа. Сурагчид тэмцээний ялагч болохын тулд маш аюултай 3 даалгаврыг гүйцэтгэх ёстой. Даалгавар болгоно нь амь сорьсон тул шидтний яамнаас тэмцээнийг хамтран зохион байгуулахаар Бартимус Крауч мөн иржээ. Ингээвч Хогвартсын зочид дууссангүй. Энэ жил Хогвартсын хар шиднээс хамгаалах урлагийн багшаар галзуу нүдэд мөдлий томилогдсон байв. Тэрээр Азкабаны харгалзагч бөгөөд хар шидтнүүдийг барин Азкабаны шоронг дүүргэжээ. Яамны сайд сурагчдын аюулгүй байдлыг харгалзан энэ жил тэмцээнд зөвхөн 17 наснаас дээш насны хүүхдүүдийг оролцуулсныг зарладаг. Сурагчид бөөн бухимдал боллоо. Эцэст нь профессор Дамблдор мөнхийн галтай цомд тэмцээнд оролцохыг хүссэн ямар ч хүн нэрээ хийх боломжтойг хэлнэ. Хэд хоногийн дараа харин оролцох сурагчид нь зарлагдах юм байна. Мөн цомыг тойруулан насны шугам зурлаа. Хэрв сонгогдсон л бол буцах аргагүй сурагчдад дахин сануулна. За тэгэд анхны хар шиднээс хамгаалах урлагийн хичээл эхэллээ. Профессор Муди их ширүүн ааштай нэгэн байна. Хичээл орсон эхний өдрөөл өршөөгдөшгүй 3 хараалыг тэдэнд заалаа. Энэхүү хараалыг хийх юм бол шоронд орох аж. Хамгийн ихний хараал нь Имприус хараал буюу аливаа амьд биетийг өдөрдох зориулттай юм байна. Дараагийн хараалыг Невилээс асуухад Невил арай ядан Курсио буюу тамлах гэж хараалыг хэлв. Невил Харитай адил 7 сард төрсөн учраас
Волдеморт түүнийг зөгнөлдөх хүү мөн байж магадгүй гэж үзээд Невилийн эцэг эхийг энэхүү хараалаар тарьчлан алсан юм байна. Хермоны Невилийн зовж байгааг харан багшигаа болооч гэж хашгирахад тэрээр зогсож Хермонигоос сүүлийн хараалыг хэлхийг асуув. Хермоны мэдэж байсан хэдий ч хэлэхээс татгалцахад Муди Авада Кедавра хэмээн үглийн хараалыг хэлэн аалзыг аллаа. Энэхүү хараалаас ганц л хүн амьд үлдсэн бөгөөд тэр нь манай Хари юм. Муди сургуульд ирсэн цагаасаа нэгэн шингэн зүйл уух бөгөөд энэ нь их л хачиргалтай байна. Невил саяны хичээлээс болж шоконд орж шатан дээр зогсож байтал гэмсэн Муди гарч ирэн түүнийг дагуулan орлоо. Олон сургуулийн сурагчид галтцомд нэрсээ хийж байна. Гэтэл манай Роны дөрсгүй ихэр ах нар нас нэмэх шингээ хийж тэрийгэ ууж шугамыг давлаа. Тэгсээ хэдий ч тэд нэрээ өгч чадсангүй. Буцаад шидэгдэн бүр бууралдсан хөөгшин болчихно. Энэхүү сонгогдсон суралцагчдын нэрийг зарлах мөч ирлээ. Эхний нэр цомоос гарч ирэв. Драмстангаас Виктор Крам сонгогдсон бол Октийн сургуулиас Флёр Делакур, харин Хогвартсаас Седрик сонгогдов. Гурван шидтний сонгоод байж байтал галт цом хачиргалтай ашиглаж эхэлдэг. Гэтэл тэндээс Хари Поттерийн нэр гараад ирлээ. Профессор Дамблдор ууртаагаар Харийг хайн хашигчлаа. Бүгд болж буй зүйлд итгэхгүй гайхшралд орноо. Ромч найзыгаа өөрт нь хэлэлгүй цомд нэрээ хийсэнд нь зэв үзлээ. Гэтэл Хари маань юу болоод байгааг ойлгохгүй байна. Багш нар хуралдаж Поттероос нэг нэгээрээ түүнийг нэрээ хийсэн эсхийг нь асууна. Хари маань мэдээж хийгээгүй тул үннээ хэлэх болно. Бүгд түүнийг тэмцээнээс гаргахыг хүссэн боловч яамны сайд дүрэн бичигдсэн тул оролцохоос өөр аргагүйг сануулна. Профессор МакГонагал ингэж болохгүй айлбус. Эхлээд үхэл идэгчдийн тэмдэг. Одоо энэ тэгээд юу санал болгож байгаа юм? Түүнийг зүгээр л битгий оролцуул. Чи Бартыг сонссон шүү дээ. Дүрм бичигдсэн. Тэр дүрм хинт хамаатай юм. Чи хизэнээс яамныхантай тохиролцдог болчихсон юм. Снэп тэндээс захирлаа. Би ч бас үүнийг тохиолдол байсан гэж бодохгүй байна. Бид үннийг илрүүлэх ёстой. Чи ч юу хийхгүй хэрэггүй. Түүнийг өгөөш болгох гээ юу? Поттер чинь зүгээр л хүүхэд шүү дээ. Өгөөш мах биш. Би Снэптэй санал нэг байна. Муди Харийг харж хандаж байгаарай. Түүнд битгий хэлээрэй. Тэртээ тэргүй тэр айж байгаа. Гэж хэлэн тэрээр энэхүү дурсамжаа тархинаас аван дурсамжийн усан сандаа хийв. Оройн өрөөндөө байж байтал Рон Харийг өөрт нь хэлсэнгүй хэмээн гомдлоно. Хари өөрийгөө нэрээ хийгээгүй гэдгээ хичнээн тайлбарласан ч Рон итгэсэнгүй. Ийхүү хоёр найз муудалцлаа. Эвидээ Хари минь. Маргааш нь тэмцээний оролцогчдоос ярилцлага авахар Рита Скитер гих шар сонингийн сэтгүүлч ирнэ. Энэ хүний юм бичигч гэжтэй өөрөө бараг зөхөөс орол таардаг хүн. Хари ярилцлага өгч дуусчаад байж байтал Сириусээс захиа ирнэ. Тэр түүнийг Гриффиндорын гол танхимд түүнтэй уулзахыг даалгав. Хэлсэн ёсоор нь очтол Сириус галаар дамжин түүнтэй уулзна. Сириус түүнээс нэрээ хийсэн эсхийг нь асуухад Хари үгүй гэдгээ хэллээ. Тэгвэл чи Волдемортын талаарх зүйдээ ярьлаа. Чи Вормтайл болон Волдемортыг харсан гэсэн. Гурав дахь хүн нь хэн байсан юм бэ? Би мэдэхгүй. Чи түүний нэрийг сонсоогүй юу? Үгүй. Гэхдээ Волдеморт түүнд маш чухал нэгэн ажил даатгаж байсан. Тэр нь юу юм? Тэр намайг хүссэн. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Гэхдээ тэр хүнээр намайг олж авчруулахыг хүссэн. Гэхдээ зөвхөн зүүд л үсттэй. Тийм биш гэж юу? Тийм ээ, зүгээр л зүүд. Гэхдээ Хари, дэлхийн авраг дээрх үхэл идэгчд болон галт цомдох чиний нэр зэрэг нь зүгээр нэг тохиолдол биш. Хогвартс аюулгүй газар байхаа болсон. Чөтгөрүүд ханан дунд нуугдж байна. Игор Каркаров тэр ч үхэл идэгч байсан. Хинч үхэл идэгч байхаа болдоггүй юм. Мөн Барти Кравч чулуун зүрхтэй нэгэн тэр өөрийнхөө ганц хүүг Азкабан руу илгээсэн. Энэхүү эдгэр зүйлсийг хэлээд Сириус явлаа. Хари тэмцээнд оролцсон гэхээс үхтлээ айж байна. Нийлэх найзгүй болсон манай Хари маань Невилтэй хамт нуурын ирэг дээр байж байна. Профессор Муди Невилийг аргадахдаа биологдоо дуртай болохыг нь мэдээд түүнд шидэд усны ургамлуудын талаар ном өгсөн юм байна. Гэтэл Хермоны Рон хоёр ирлээ. Рон Харитай ярилцах дургүй байгаа тул Хермонигоор дамжуулан Хагрид өөрийг нь хайж байгаа болохыг хэлүүллээ. Хари Хагридтай уулзахад түүнийг хамгийн ихний даалгавар болох луунууд дээр аваачиж харуулв. Хагрид маань Октийн сургуулийн захиралтай учир ургуулжээ. Хари луунуудыг харахад тэдний хамгийн аимшигтай луу болох Эвер сүлд нүдэнд нь тусна. Эдгэр лууг Роны Руминиад байх ах Чарлигаас авчирчээ. Маргааш нь боллоо. Хари Рон руу явах замд сурагчид түүнийг шоглоно. Замаараа тэр Седрикт эхний даалгавар луунууд болохыг хэллээ. Харин дараа нь Рон дээр очин луунуудыг хэлээгүй дуурлан өөрөөс нь хол байхыг анхаарууллаа. Гэтэл нэрмээс болж Малфой гарч ирээд түүнийг өдөж эхэлнэ. Профессор Муди энэ үед гарч ирэн Малфойг гүйн болгон хөөхөн шоглоодох. Профессор МакГонагал гарч ирээд Малфойг буцаан хувирглаа. Профессор Муди Харийг өрөөндөө дуудлаа. Гэтэл түүний өрөөнд байх нэгэн авдарнаас
аимшигтай чимээ гарна. Хари айн зогсож байтал Муди түүнийг луунуудыг яах гэж байгаа эсхийг нь асууна. Тэрээр түүнд өөрийнхөө хамгийн сайн чадах зүйлээ сонгохыг хэллээ. Ийхүү тэрээр хайгч тул дохоогоороо шүүрээ дуудахаар болдог. За ингээд тэмцээний өдөр боллоо. Оролцогчид бүгд нэгдэн уут руу гараа хийж өөрсдийн лугаа сонгох болов. Мэдээж манай Хари жаахан бүтлгүй учраас хамгийн аимшигтай эвэр сүултийг сонгочихсон шүү дээ. Тэмцээний дүрм их энгийн. Лууны хамгаалж буй өндгийг хулгайлах. Бүх оролцогчид даалгавраа амжилттай биелүүлж Харигийн ээлж ирлээ. Хари маань саваагаараа шүүрээ дуудаад арай гэж өгчихгүй хүн шиг даалгавраа амжилттай биелүүлв. Хари ихний даалгавраа давсан тул сурагчид буцаад түүнд сайн хандаж эхэлдэг. Түүний баярыг тэнд хамтдаа тэмдэглэцгээе. Сурагчид түүнийг өндгийг нээ гэхэд нээсэн чинь өндөгнөөс маш муухай чимээ гарнаа. Хари өндгийг буушуухан хаалаа. Энэхүү дэлмаар Рон Хари хоёр маань хоорондоо эвлэрдэг. Рон үнэндээ Хагридаар дамжуулан Харид луунуудыг сануулсан болохоо түүнд хэлнэ. Найзын хайраа гэж далтхан явсан байх шүү дээ. Хари маань өнөөх галт тэргэнд таарсан Човгийн хохино шохоорхон харцсууна. Hermione харин өмнөх Ritагийн сэтгүүлчийн бичсэн худал мэдээг харан уурлан суун. Тэднийг ийхүү сууж байтал Ронд ээж нь үдшилхийн хүрм явуулжээ. Бүгд түүний хуучинсаг хүрмийг хараад шооллоо. Профессор МакГонагал 3 шидний тэмцээнд зориулан баярын цэнгүүн болох тул сурагчдаа хэрхэн бүжиглэхийг заахаар боллоо. Профессор МакГонагал Роныг дуудан бүжиглэнэ. Мэдээж өсвөр насныхан эсрэг хүүсэнтэйгээ бүжиглэнэ гэдэг ичмэр ч юм уу, шоолмор ч юм уу явдал байдаг да. Үүнд ганцхан Невил маань сэтгэлэн догтлон орой болгон бэлдэж буй харагддаг. Хари Рон хоёр маань бүжгэнд өрөх охиноо хайж явсаар учраа олж өгдөггүй. Өөрсдийгөө улам тэнэгэл харагдуулж байна. Харин эсэргээрээ Крами ардаас бөөн охид хөөцөлдөн. Тэд Снэпи хичээл дээр сууж байхдаа Невилийг ганцаараа явах гэж шоолоход Hermione тэднийг аль хэдийн хосоо олсон болохыг нь хэлнэ. Гэтэл Рон гинэт Hermione-г эмэгтэй болохыг нь сонссон юм уу хаашаа. Хөөе, Hermione, чи охин шүү дээ. Сайн ажиглжээ. Бид хоёрын нэгтэй явчихач. Эрэгтэй хүн ганцаараа очиход зүгээр л бах. Харин эмэгтэй хүний хувьд бол гунигтай шүү дээ. Hermione уурлан би ганцаараа явахгүй. Итгэнүү байна өөрөө мэд. Химэн хин нэг намайг аль хэдийн урьдчилсан. Би тэгээд зөвшөөрчихсөн гэж хэлээд явна. Рон түүнийг худлаа ярьж байна л гэж боддог. Ийхүү Рон Хари хоёр хин нь маргааш болоход хосоо олсон байхаар тохиролцов. Хари маань маргааш нь явж байгаад Чов гих Краш хараад түүнээс үдэшлэгт хамт явахыг асуухад тэрээр аль хэдийн Седриктэй хамт явахаар болсноо хэлдэг. Рон маань Флёр Делакураас асуугаад аимшигтайгаар режектлүүлжээ. Бөөн шок. Ийхүү сууж байтал Хари өөртөө байнга мэндэлдэг хоёр ихнэр охиноос асууснаар тэд хосоо ашгүй нэг юм оллоо. Рон маань ээжийнхээ өгсөн өнөөх хуучин хөрмөө өмсөн өөрийгөө голон зогсно. Рон Hermione-г өрөөндөө уйлж байгаа байх таа гэж ярьтал Hermione танхимд орж ирлээ. Тэрээр үнэхээр үдсгэлэнтэй болсон байх бөгөөд Hermione-г олны хүсэмжит залуу Крам өрсөн байна. Манай хоёр чинь дэрэгдэх эрдэнэ хараагүй юм байна шүү дээ. Баярын цэнгүүнийг нээж оролцогчд бүжгэлэхээр боллоо. Рон Hermione Крамтай явж байгааг нь хараад их уурн хүрнэ. Цэнгүүн ч эхэлж сүүлдээ бөгөд хөгжилдөх боллоо. Харин Хари Рон хоёр маань ширээний болонд муухай царайлаад сууж байна. Hermione бүжгэлж байгаад Хари Рон хоёр дээр ирэхэд Рон түүнийг үгээр идэж эхлэв. Рон түүнийг өрсөлдөгчтэйгөө сэтгнэж байна гэж хэллээ. Тэгэхээр манай Рон хардаад байна уу эсвэл харамлаад байна уу? Ямар ч байсан нэг л муухай зан гаргаад байна. Hermione уурлнаа. Дараагийн удаа үдшилэг болвол зөрөгтэй хүн шиг өөр хүн намааг урихаас өмнө ураарай. Би хамгийн сүүлийн сонголт биш гэхэд Рон өрөө рүүгээ явлаа. Hermione, Рон, чи бүх зүйлийг нураачихлаа гэсээр уйлаад үлдлээ. Шөнө Хари унтаж байхад тэрээр дахин зүүдэлд сэрв. Өнөөх оршуулгын газар дээрх байшинд Волдеморт байхыг харлаа. Маргааш нь Хари Hermione-тэй уулзахад 2 өдрийн дараа дахин тэмцээн болох гэж байхад өндөгний учрыг олоогүй байгаад нь уурлав. Хари яахаа мэдгүй байж байтал Седрик ирж түүнд өндгийг усан тийгээд онгойлгож үзхийг хэлнэ. Түүнд луунуудын талаар хэлсэн болохоор хариу ярьж байгаа нь энэ гэжээ. Хари ч хэлснээр нь Мертлийн 0 руу очин Мертэлтэй буу халангаа өндгийг усанд хийн дараагийн даалгавар юу болохыг мэддэг. Энэ удаа тэд нууранд алдагдсан зүйлээ хайх юм байна. Түүнд ердөө 1 цаг байгаа бөгөөд тэр усан дор хэрхэн 1 цаг байх талаараа бодож эхэллээ. Хари найзуудаас асуух гэсэн боловч найзууд нь юу ч олсонгүй. Гэтэл Невил түүнд усан дор амьсгалах боломжтой нэгэн ургамлын талаар хэлж өгөв. Хари өнөөх ургамлаа идэхэд үнэхээр муухай амттай юм аа. Хари ус руу ороход ургамал үйлчлэн түүнд загсны заламгай ургалаа. Хари нуурын гүн рүү лусын дагинсийн хоолойг сонсон сэлсээр очиход тэнд хүмүүсийг хүлжүүлдээсэн байв. Октийн сургуулийн Флёр Делакур даалгавраа гүйцэтгэж чадалгүй тэмцээнэ өндөрлүүлнэ. Далаан дор хүлэгдсэн хүмүүс бүгд л Харигийн найзууд байх бөгөөд Човиг Седрик, Hermione Кram аврав. Хари Роныг аврахаар болоход өнөөх хүлээстэй охиныг хэнчирж аварсангүй. Хари өнөөх охиныг аврах гэхэд лусын дагнууд түүн рүү сэрээгээ тулхан ганцхан хүнийг л аврах ёстой. Гэвч Хари маань зүрүүтлэн охиныг аварлаа. Тэмцээний цаг дуусч Седрик хамгийн ихэнд уснаас гарч ирнэ. Дараа нь нөгөө хэд нь гарч ирлээ. Гэтэл цаг дуусахад Хари гарч ирэхгүй байхын тэрэ бүгд түүнд санаа зовж байлаа.
Хари 2 хүн авсан тул улсын дагнс түүн рүү дайрч эхэлдэг. Харигийн ургамлын үйлчлэх хугацаа тэр дороо дуслаа. Эцсийн мөчид Хари саваага гарган дөгснөөр өөрийгөө болон найзуудыгаа аварч чадна. Ийхүү тэмцээний ялагчийг Дамблдор зарлана. 1-р байранд Седрик орж Харигийн эр зөргийг үнэлэн 2-р байранд орууллаа. Харид Братинус Крауч баяр хүргэхэд Муди түүн дээр ирлээ. Крауч Мудигийн гаргаж буй үйлдэлийг харан зог тусан цааш явлаа. Оройн манай гурав Хагридтай ойд явж байтал Хари Братинус Краучийн цогцыг олгуулна. Харийг Дамблдорын өрөөнд дуудахад тэнд яамны сайд Корнелиус Фаж ирэн хоорондоо муудалцаж байхыг Хари сонсдог. Профессор Дамблдор тэмцээнийг цуцлахыг хүсгэд Фаж тэмцээнийг цуцлахгүй гэж байна. Хари ирснээр тэдний яриа дууслаа. Дамблдор түр гарах хойгоор Хари түүний дурсамжийн усан сан харна. Усан сан руу нүрээ хийгээд харахад нэгэн дурсамж харагдана. Хари Дамблдорын дурсамжинд байгаа гэдгээ хараахан ойлгохгүй. Энэхүү дурсамж нь үхэл идэгчийн шүүх хурал байв. Бартинус Крауч шүүгчээр ажиллаж байж эхний шүүгдэгч болох үхэл идэгч Игор Каркаров шүүгчдэд үхэл идэгчдийг матан нэрс хэлнэ. Шүүгч түүнийг Азкабан руу буцаах гэхэд тэрээр дахин боломж олгохыг гуйн нэг нэрийг нэмж хэлнэ. Гэтэл энэ нь нөгөө Харигийн зүүдэндээ харсан Волдеморттой хамт байсан үхэл идэгч буюу шүүгч Бартинус Краучийн хүү Барти Крауч байлаа. Тэрээр илчлэгдсэн даруйда зүхтах гэсэн боловч ганц нүдэд Муди түүнийг бариад авлаа. Барти Крауч Волдемортод ажиллан тамлах хараалыг ашиглаж Невилийн эцэг эхийг алсан юм байна. Ийхүү Бартинус Крауч "Чи миний хүү биш" хэмээн хүүгээ Азкабан руу илгээжээ. Энэ үед профессор Снейпч бас үхэл идэгч байсан ба Дамблдор түүнийг шүүгдэхээс аварчээ. Хари дурсамжаас гарахад Дамблдор "Сониуч байдал нүгэл биш Хари. Гэхдээ чи анхааруулгыг нь харах хэрэгтэй байдаг юм. Энэ бол дурсамжийн усан сан. Над шиг орон гарan болсон хүнд маш хэрэгтэй ид байгаа юм. Энэ зүйл намайг харсан зүйлээ дахин харахад тусалдаг юм. Хари, маш жижиг деталуудыг ч дахин хайсаар байна. Яг л ямар нэгэн зүйлийг дутуу өнгөрөөж гсэн юм шиг. Энэ л яагаад ийм аимшигтай зүйл тохиолдоод байгааг тайлбарлах байх. Би хариулттай маш ойрхон эрэгтүүдэд болохоо байчих юм. Галзуурмаар юм. Эрхмэ, ноён Краучи хүүд юу болсон юм бэ? Түүнийг Азкабан руу илгээсэн. Энэ нь Бартиг бараг л үгүй хийсэн. Гэвч түүнд сонголт байгаагүй. Нотлох баримт хөдлөшгүй байсан. Яагаад асууж байгаа юм? Зүгээр л би түүний талаар зүүдэлсэн юм. Сургууль орохоос өмнөхөн миний зүүдэнд нэг байшин байсан. Тэнд Волдеморт байсан. Хараахан хүний төрхтэй болоогүй байсан л та. Мөн тэнд Вортмейл болон Краучи хүү байсан. Үүнийг сонсоод ихэд цочирдсан Дамблдор үүн шиг зүүдүүд дахиад байх болно. Тийм ээ. Гэхдээ үргэлжил нэг зүүдүүд байдаг. Эрхмэ, эдгээр зүүднүүд үнэхээр тохиолдож буй зүйлс гэж та бодохгүй байгаа үстэй. Би чамайг зөвхөн зүүдэнд тулгуурлах нь бодлогогүй зүйл гэж бодож байна. Хари, би чамд зүгээр л тавьж явуулсан дээр гэж хэлмээр байна. За ингээд Хари өрөөрөөгөө явах замдаа Игор Каркаров Снейпийн өрөөнд өөрийнхөө үхэл идэгчийн тэмдгийг үзүүлэн "Энэ бол дохио. Северус, чи надтай л адил үүнийг мэднэ" гэж сэжиг бүхий зүйл ярьж байгаатай таарав. Игор уурандаа явхад профессор Снейп Хариг өөрийнх нь агуулхаас усан дамсгалуулагч ургамал болон бусад зүйлсийг хулгайлж байна гэж хардав. Хари юу ч хулгайлаагүй гэж хэлсэн ч Снейп түүнийг дахин хулгай хийвэл хогч шүүгээд сануулад явлаа. Эцэст нь 3 шидтний тэмцээний хамгийн сүүлийн даалгавар болох төөрдөг цэцэрлэгээс аврагын цомыг авах тэмцээн эхэлнэ. Хамгийн түрүүнд цомонд хүрсэн нь ялах ажээ. Гэвч энэхүү төөрдөг цэцэрлэг нь өхлийн занг сорилтоор дүүрэн юм байна. Дамблдор тэдэнд "Сорилт дотор ямар нэгэн луу эсвэл амьтад байхгүй. Харин та нар түүнээс илүү зүйлстэй тулгарх болно. Хүмүүс үүн дотор өөрчлөгдөх болно. Цомыг ол. Гэвч замдаа чи өөрийгөө ч алдах боломжтой" гэж хэлснээр оролцогчид төөрдөг цэцэрлэг рүү орлоо. Сорил дотор ханнууд өөрчлөгдөн салж нийлээд эн тэндээс хий юм харж айж байлаа. Крам сорилоос болж солиорч Флер Делакурыг ухаан алдууллаа. Хари чимээ гарах зүг очтол Делакурыг бодсорж байсан тул түүний өмнөөс тэмцээнийг өндөрлүүлэн улаан гэрлийг дээш дөхөн өөрөө цаашаа явнаа. Хари цаашаа явж байтал Седрик Крамыг унгаан түүнийг алхаар оролдож байлаа. Түүний ухаан санаа ч гэсэн самуржээ. Хари түүнийг арай хийж болиулаад тэд хоёул цом руу гүйж эхэллээ. Гэтэл Седрик бутан тэглэн сорогдноо. Тэгээд Харигаас тусламжгүйн хашгирлаа. Хари маань өөрөө ялах боломж байсан ч эргэлзэлгүйгээр түүнийг авраад тэд хамтдаа цомыг бариад шилжив. Гэтэл барианд биш, шал өөр газар ирчихнэ. Хоёулаа хаан ирснээ мэдгүй эргэн тойрноо харж байтал Хари тэр газрыг өөрийнх нь зүүдэндэх оршуулгын газар болохыг нь мэддэг. Хари Седрикт хурдан цом түрээд буцах хэрэгтэйг хэлэх мөчид Волдемортыг тэрсэн Петр Петэг рүү гарч ирлээ. Волдеморт илүү нэгнийг хөнөө гэхэд "Авада Кедавра" гэд Седрикийг шууд алж орхилоо. Вормтейл өөрийнхөө хүсэлгүйгээр өгсөн аавын яс өөрөө хүсэж золиослсон боолын бие махбод хүчээр авсан дайсны цус
гэж эдгэрийг цуглуулan тогоонд хүн дүрстэй Волдемортын хамт хийгээд холих болно. Тэр үед нь харин Волдеморт амьлах болно. Амьсан даруйда Вортмейлд үхэл идэгчийн тэмдгийг өгч үхэл идэгчтэй дуудав. Тэрээр 13 жилийн турш албатууд нь өөрийг нь дахин амьлуулахын төлөө юу ч хийгээгүй гэж тэднийг зэмлэлээ. Үүний дунд Люциус Малфой ч байж байна. Волдеморт Вормдейлийг үнэнч байдлын хүрээнд биш айцаас болж эдгэрийг хийсэн ч түүнийг шагнан тасцсан гарыг нь ургуулж өгөв. Волдеморт Седрикийн нүүрэнд хөлөө хөргөхэд Харри түүнийг боль гэж уурлана. Волдеморт: "Оо, Харри, би чамайг бараг л мартах шахаж аави маань ясан дээр зогсож байна. Би та нарт бараг надаас ч илүү алдартай болсон нэгнийг танилцуулъя. Амьд гарсан хүү. Хэрхэн худал хуурмаг чиний домгийг хооллож байв да. Харри, 13 жилийн өмнө яг юу болсныг хэлэх хэрэгтэй юу? Би яг хэрхэн хүч чадлаа алдснаа үнэхээр хэлэх үү? Энэ бол хайр байсан юм. Лили Поттер өөрийн ганц хүүдээ өөрийнхөө амийг өгөхийн тулд хайрын хамгаалалт хийсэн. Би үүнд хүрч чадаагүй. Энэ бол түүний эд шид байсан. Би түүнийг таамаглах ёстой байсан юм. Гэхдээ одоо юмс өөрчлөгдсөн. Би чамд одоо хүрч чадна. Гэд тэрээр Харригийн соревт хүрлээ. Харри маш их өвдөлтийг мэдрэх болно. Тэрээр түүнийг бучнаас суллан дохиогоо ав гэж шаардав. Волдеморт түүнийг дүэлд дуудан түүгээр тогуурхаж байлаа. Би чамайг алах болно, Харри Поттер. Би чамайг устгах болно. Өнөө оройноос хойш хинч дахиж миний хүчинд эргэлзэхгүй. Өнөө оройноос хойш тэд зөвхөн чамайг яаж аймгууж байсныг л асуух болно. Харри айгаад булчны арлуу орноо. Тэгснэ зориг ороод буцаад гараад ирэв. Өөрийнхөө л бол гэд тэр саваагаад өглөө. Харри яг дийлэгдэх гэж байтал тэдний дохиур нэг орцтой тул Харригийн Волдемортын саванд үхэгсдийн сүнс гарч ирэв. Үүнд аав ээж нь ч байлаа. Тэд Харриг: "Харри, холбоо тасрах үед чи шилжигч цомд хүрэх ёстой. Бид чамд хэсэгхэн хугацаа хожиж өгч чадна. Хэсэгхэн л зуур шүү. Чи ойлгосон уу?" Седрикийн сүнс: "Харри, миний биеийг аваад яваач. Аавд маань аваачиж өг. Ээж нь одоо 50, хүү минь одоо 50." Гэснээр Харри Седрик рүү очин цомыг өөртөө татаад Лорд Волдемортоос амьмултарлаа. Волдеморт үүнд үхтлээ уурлнаа. Асардах хүмүүс болсон зүйлийг ойлголгүй. Тэднийг баяр хөөртэйгээр ухтан авна. Гэтэл Седрикийн үгсэн байхыг тэд харж ойлгон бүгд шоконд орлоо. Дамблдор түүнээс юу болсныг асуухад Харри түүнд Волдеморт эргэн ирсэн болохыг хэлв. Өөрийнхөө хүүгийн цогцыг харсан аав нь маш ихэд гашууднаа. Гэтэл ганц нүдэд Муди түүнийг тэднээс салган авч явлаа. Харриг өрөөрөөгөө аваачснаа. Волдеморт ямархуу харагдаж байсан гих зэргээр хачин ааш авир гаргана. Энэ даруй тэрээр хувирч эхэлнэ. Өнөөх уудаг шингэн нь дуусчихж. Тэрээр залуу Барти Крауч байсан бөгөөд галт цомдох Харригийн нэр шилжигч цом гэд бүгд түүний сэтсэн ажил байж. Тэрээр Харриг яг алах гэж байхад профессор Дамблдор болон Снейп нар яг цагтаа амжиж орж ирээд түүнийг аварлаа. Снейп түүнд үннийг хэлүүлэгч шингэн уулган жинхэнэ Мудийг оллоо. Тэрээр бүхий л хугацаанд энэхүү хайрцагт байсан юм байна. Ингээд залуу Барти Краучийг Азкабан руу илгээнэ. Профессор Дамблдор тэмцээнийг хааж үг хэлнэ. Тэрээр Седрикт хүндэтгэл үзүүллээ. Сурагчдыг үннийг мэдхэн зүйтэй гэж үзэн Волдемортод алуулсан болохыг нь зарлав. Гэвч яамныхан Волдеморт эргэн ирсэнд итгэсэнгүй. Харри ачаага баглаж байтал Дамблдор түүн дээр ирлээ. "Энэ жил би чамайг маш том аюулд оруулсан. Уучлаарай, Харри. Профессор, би оршуулгын газарт байхад миний болон Волдемортын дөхөр хоорондоо холбогдсон. Priori incantatem. Тэр орой чи эцэг ихээ харсан уу? Тэд дахин гарч ирсэн тийм үү? Ямар ч шившлэг өгснэг амьлуулж чадахгүй. Харри, би чамайг үүнийг мэдэж байгаа гэж найдаж байна. Харанхуй болон хэцүү үеуд бидний урд байна. Удахгүй бид бүгд хэцүү болон амархан хоёрын хооронд сонголт хийх хэрэгтэй болно. Гэхдээ үүнийг сан. Энд чамд найзууд чинь байна. Чи ганцаараа биш. Бусад сургуулийн сурагчид буцах болж хүүхдүүд бүгд хоорондоо салгахс гүйцэтгэн тэднийг гаргаж өглөө. Рон, бид ер нь Хогвартст амар жимэр суралцах юм болоо да. Үгүй ээ. Би ч гэсэн тэгж бодохгүй л байна шүү. Луунуудгүй амьдрал гэж юу байх вэ дээ? Тийм ээ. Бүх зүйл одоо өөрчлөгдөнө. Тийм биз? Тийм ээ. Хин хин нь энэ зун захиа бичнэ гэж амлал. Би бичихгүй, намайг бичихгүй гэдгийг чи мэдэж байгаа. Харри, чи бичнэ үсттэй. Мэдээж хэрэг 7 хоног бүр. Ингээд 3 найзын ээлжид адал явдал ийхүү өндөрлөлөө. За тэгээд киночууд маань дараагийн ангийг яриулах бол комент хэсэг дээр part 5 гэд давуулгаалаарай. Киночууд байлаа.